Ганагийн сүгт давтай морил. Цуст суй. Зохиолыг бичсэн Орших. Дээж хэсэг. Шөн дунд гэнэтхэн сэрчглээ. Чих аимшигтай шүүгээд бас хөдөлж чадахгүй. Сүнсэн даруулна гэх зүйл ахиад л тохиолдож байгаа бололтой. Ээжигээ насварснаас хойш сэтгэл готрол ганцаардалдаа хэд их живснээс улж нойргүй дэлдүртэн хэсэгтэл яг ингэж сүнсэнд даруулах гэж өвчнөд нэрвэгдсэн юм. Уг нь сүнсэнд даруулах гэх чинь иймэрхүү мохор сүсгийн нэртэйч гэлээ үнэндээ зүгээр л ядаргаанаас улж бид тохиодог эмгэг шүү дээ. Ойрд тэгээгүй ажгаад яг өнөө шөнө ингэж тгэл нь л сони юм. Энэ маягаар бодож байтал чих шүүг хавалж оронд нь хүмүүсийн дүнгэр дангар хийтэл ярилцсан сонсогдхон тэр. Арайхийн үдэ хөдөлгөн хажуу тийш харвал яг орны дэргэд найз бүсгүй маань яагаад ч юм нүв нүцхэн өвдөг сөхрөөд суучихсан байхан тэр. Согоомаа гэх энэ бүсгүйтэй танилцаад нэг гэрт хэдэн сарын турш амьдарч байхдаа жаахан хачин гэдгийг анзаарсан ч арай ийм хачин гэж бодсонгүй. Тэгтэл сайн хараад байх нэ. Найз бүсгүйг минь тойроод 3 сүүдэр маягийн хүн дүрстэй хөх очтуулсан нүдтэй юмнууд сууж явах нь тэр. Согоомагийн баруун талд сууж байсан хөгшин өвгний сүүдэр. Энэ хөр тэгээд бидний дараагийн зоглох сүнс хэмээн асуувал Согоомаа тийм ээ аваа та амталж үзэж болно шүү гэлээ. Өнөөх өвгний дүрстэй сүүдэр өндийснөө над руу алхаж ирээд дуган дээр минь гараа тавиад. Нэрэл хэргүй тунгалаг ариун сүнстэй юм. Энэ удааж гисэн сайн цаадаж явах нь бололтой. Яг ээж нь давгүй үзмэрч байж хүүдээ хэм зааж их зүйлээр хамгаалсан байна. Ямар ч чадалгүй энгийн хүнчгэлээ ээжигээ ачаар их л аз зэвэлийг олж явсан хөө юм. Гэхдээ бидний гараас молторохгүй. Ээж болон дүүгийн чинь сүг сүудрийг авчирсан хэрэг гарлаа шүү гэж хэлээд буцаад суудалдаа суулаа. Дараа нь зүүн талдан сууж байсан хөгшин эмгэн гинэтхэн Согоомааг алгадан авч. Хэдхэн хоногийн дараа сүү тавих өдөр ирнэ. Мо бүтлэн бөксөөрөө эргэсөөлөгч минь. Ингиж хугацаагаа тулах хэрэг байсан юм уу? Тахилын өдөр ирэхээс өмнө чи наад махан хүүрээ тахилын ойд авчирч чадах юм уу? Гэвэл Согоомаа. Тийм ээ. Энэ олон зуун жилийн туршид би л энэ тахилыг амжилттай үйлдэж ирсэн шүү дээ. Намайг золиосуулах аз хүүрийг хайж явах оронд та нар урдын лэдэл хөлсөөр хүн хорлож цусаар хөрөнгө босох бузрын өвлөө энэ олон зуун жилийн туршид тайван гих чинь хийсэр ирсэн байхаа. Гэхдээ санаа зовлтгүй. Энэ өрөвдөлтэй ганцаар замт надаа бүр дурлчихсан. Юу хэлснийг маань хошгил биелүүлнэ гэлээ. Тэгтэл Согоомагийн өөдөөс хараад сууж байсан сүүлчийн сүүдэр эрхүний баргил хоолоохоор эгч минь наад хүүр чинь нааша хараад байна гэхэн тэр. Согоомаа над руу эргэн харлаа. Бүсгүй нүднийх нь хүүхэн хараа яг л тэдгээр сүүдрүүдийн шиг хөхтөлөөр очтон байх бөгөөд зэвүү муухагаар мушиж. Зүгээртэй сүнсэн даруулаад хөдөлж чадахгүй болчих. Зүуд байсан гэж хэлвэл итгэчихнэ гэж хэлмэгц өвгөн хар сүүдэр. За тэгвэл бид ингээд явлаа гэснээ хажуудаа байгаа эмгэн болон залуурын хар сүүдрүүдийн гарнаас хөдөлмөгц бүгд агаарт уусан алга болчихлоо. Эцэст нь ганцаараа үлдсэн Согоомаа босч ирснээ нүдэн дээр минь гараараа дарж 50 нойрстой хэмээн хэлэхэд миний ухаан нэг мөсөн тасарлаа. Зүуд ийм хачин байж болт юм болов. Гэхдээ бүрч хачин зүйл нь тэр аимшигт зүүдэлсний дөнгөж маргаашин Согоомаа бид хоёр сүй тавих хэрэгтэй хэмээн хэлхэн тэр. Би гайхаж генетикийн сонирхолтой яриа эхлүүлж шүү хэмээн асуув. Согоомаа санаа алдаад. Сонирхолтойгоор төдийгүй их чухал яриа. Манай одмынхан олон үеэрээ бөө зайран хийж явсан болсон. Бид нэг сахиусч гэмээр эсвэл чөтгөрч гэмээр шүтэнийг олон зуун жилийн туршид шүтэж ирсэн юм.
Үүнээс болоод манай удмын эмэгтэйчүүд сүү тавихтаа заавал цус төсөө гэж нэрлэдэг нэг заншлыг үйлдэх ёстой юм л да. Тэр заншлыг хийх хугацаа нь 2 хоногийн дараа тохиох юм. Гол нь үүнийг зөвшөөрөхгүй бол манай гэрийнхэн чи бит хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй гэх тэр. Дотор пал хийгээд л явчихсан ч ердөө л нэг муу зүүдэнд итгэж харилцаанд сэв суулгах нь тэнэг хэрэгэ гэж үзв. Ингээд л би шинэхэн машин авнаад хотоос гарч баруун аймгийн зүг Согомагийнхаа төрсөн нутгийн зүг чолоо залсан юм. Олон цаг давгсан боловч бид хоёр нэг их үг солисонгүй. Тэгээд эцэст нь тэр бяцхан сумын төвийг гармагцаа би тийш жолоогоо эргүүлтэл Согома санаа зовсон өнгөөр тэгж хэрэггүй юм биш үү хэмээн асуухан тэр. Би гайхаж бензиний дүүрэг хэрэгтэй штэ. Бас танаахан дээр идэж уух хамттнууд дотор халаах юм авч ирсэн дэр баг. Харин чи надад дэлгүүрээ заагаад өгөөрэй гэж хэлээд сумынхан захад байрлах бензин колонк дээр очлоо. Тэгтэл колонкийн түгээгч гарч ирснээ Согомагараад намг гацчихсан тэр. Хөөр хийрийн Согома руу харж байгаа тэр харцсанд нь яг л сүнстэй нүүр учирсан мэд хачин мухай айдас хургасан харагдана. Тэгснээ бас над руу тийм гихэн аргагүй өрөвдсөн харцаар харлаа. Гэхдээ л нэг их удалгүй ажиллаа хийж хэдэн литр авахыг асуугаад бензинийг минь дүүргэж өглөө. Дараа нь сумын дэлгүүр рүү орж ирэтэл дэлгүүрт байсан бүх хүмүүс болон худалдагчид Согомаг олж хараад царай нь хуухай сайхан тэр. Мөн ганц нэг хүн над руу бас л тийм гихэн аргагүй өрөвдөлтэй харцаар харцгаана. Гэхдээ мөн л саяны колонкийн түгээгчиг нэг удалгүй ажилдаа орж дугүйхэн бидний авах гэснийг өглөө. Энэ хоёр тохиолдол надад нэг зүйлийг бадтай ойлгуулв. Согома ямар нэгэн шалтгаанаар тэднийг үхтлэн айлгаж байна. Гэсэн ч бүгд чимээгүй л хийх ёстой зүйлийг хийж байна гэдг нь тэд Согомагаас анхудаа ингэж айж байгаа гэсэн үг биш. Магадгүй над шиг ямар нэгэн нэрийг нутагтаа авчирч байгаа нь анхных биш байх. Энэ бүхэн харин ч тасал болсон зүйл бололтой. Намайг ийм бодол хийлж байтал бодлын минь батлах гэсэн мэд нэгэн хэртэй саарал дээл өмсөн согтуур сумын дэлгүүрийн хаалгаар орж ирснээ Согомаг хараад тэр дороо галзуу юм шиг бахирч. Муу амилсан шулам дахиад нэг эмгүү залуугийн толгойг залих гэж өмнө хэмээн асуухан тэр. Үүнийг нь сонсон дэлгүүрт байсан ирчүүд согтуурын энэ тэндээс нь зууралдан дэлгүүрээс гарахыг хичээж эхэллээ. Харин согтуур тэднэрт тийм чамархан дийлдэхгүй байгаад зогсохгүй уламж чангаар хашгирч. Яас та нар энэ муу амилсан шулмаас айгаад байгаа юм уу? Үннийг тараас нь үхэхээр алдаа болохоор муулчгар новшнууд. Харин миний эхнэр та нарыг хөдөл хамаагүй зөрөгтэй байсан юм шүү. Эхнэр минь үннийг хэлэхээс айгаагүй. Тийм болохоор л энэ шулам эхнэрийн минь толгойг залгиж намаа хар ус ударсаар хаа нэгтээ хөлдөж хөв дэвлэнтэй болгож иргсэн. Гэхдээ би чамаас айхгүй. Би үннийг хэлнэ гэснээ надад хандаж. Хөөмин ч орой төгүүдээр эндээс зүгт. Энд хийхэн бол амилсан ч өтгөрөд. Энэ шулам жил болгон нэг гэмгүү залуу ирийг авчирч ирээд уул руу оруулаад толгойг нь залгижчихдаг юм. Хэмээн ярьж байтал залуучууд нийлж түрсээр дэлгүүрээс гаргаад чирээд аваад явчихав. Дараа нь би сумын төвөөс гараад Согомагаар замаа заалган давхиж байхдаа тэр согтуун юугаа яриад байсан бэ хэмээн асуувал тэрээр. Манай удмынхан бүгдийг би чамд хэлсэн штэ. Тийм болохоор бидний тухай сумын ард иргэд хоорондоо төрөл бүрээр л зурч байдаг гэлээ. Ингээд би огтхон ч хурдан хасалгүй давгсаар нэгэн модтой уулын хормод байгаа айлын үүдэнд очиод зогсчихлоо. Согомагийн төрсөн гэргэхэд жирийн л хөдөөний айл байв. Энэ нь ч Согомад итгэх нэг аятайхан шалтгаан боллоо. Согомаг даган гэрт нь орвол 50 орчим насны ах эгч хоёр бас нэг Согомагийн үеийн залуу сууж байна. Намайг орж ирмэгц гэрийн эзэн өвгөн. За сайн явж байна уу? Хэмээн өгтөж би ч хариу мэдлэв. Тэгтэл зүүн талд юм хийгээд сууж байсан эмгэн. Яасан оройтдаг хүүрнөтөв хэмээн ууртайгаар зандарлаа. Өвгөн хошч. Холоос ядарч ирсэн хүүхдүүдийн өмнө дамаа мэд гэж эмгэнээ зандрав. Эмгэн ч дахин үг дуугарсангүй.
Дараа нь би өвгөнтэй ойр зур юм ярьлаа. Би тэд нарт хуваараа бизнес эрхлэгч гэдгээ эцэг ихгүй үзмэрч ээжтэйгээ хоёулахна амьдардаг байсан боловч их дээр үед ээжигээ нас барсан гэдгээ хэлэхэд гэрийн эзэн ч бас өөрсдийгөө тухай ярив. Өвгөнийг санг, эмгэнийг сэнг гэдэг үгүүд тэр залуугийн нэрийг санлаг гэдэг ба Согомагийн төрсөн дүү гэх аж. Өвгөн ихэд яриа хэсэг юм. Харин эмгэн нь амал найвал хараал урсгаж байх бөгөөд хүү санлаг гэх чинь их дуугүй чимээгүй юм. Бараг хэлгүй гэмээр. Гол нь намайг орж ирсэн цагаас л ихэд үзэн ядсан ёозгүй арцаар хараад байла. Өвгөн дараа нь аач мар гол ярианд орж. Хөргөн маань үзмэрч ээжтэй. Шашин номын тухай баг зэрэг гадралдаг юм шиг байна. Тэгвэл бидний одоо үйлдэх гэж байгаа шашны зан үйлийг нэрэлгэлгүй ойлгож хүлээж явах байхаа гэж найдлаа. Манайх олон үеийн бөөгийн удамтай гэдгийг миний охин хэлсэн байх. Олон зуун жилийн туршид олон төрлийн зан үйлийг үйлдэж зонголондоо тусалдаг байлаа. Харин ардын хөвсгөлийн дараах ногоо малгайтнуудын адилгаас улж манайхан олны нүдэн дээр тийм талын үйлийг үйлдэхэ болсон. Одоо цагт бол тэр өвхнээс цуст суй гэдэг жаахан бэлэггүй нэртэй заншлыг гэж л авч үлдээсэн юм. Манай уудамд үйлдэгдэж ирсэн хамгийн хүчтэй заншил болохоор тэр л дээ. Тэр заншлыг хийснээр манай удамынхны амьд явах хугацаа уртаснаа гэдэгт итгэдэг байсан болохоор тэгж олон зуун жилийн туршид тасралтгүй хийж ирсэн байх. Гүнэг санаа зовдох юм байхгүй л дээ. Эхлээд түүд галаас сааж ёс үйлдээд дараа нь чамайг уул руу оруулаад араас чинь хөөн. Баригдаж болохгүй. Гэхдээ зүгээр ёс төдийл юм. Гэвэл би тийм ээ Согома надад бүхнийг хэлсэн. Өвлийн ууланд шөнийг өнгөрүүлэх бэлтгэлээ хангаад ирсэн хөө. Гэлээ. Өвгөн хөөмэн. Энэ заншил чамд их галзуу солиотой мэд сонсогдож байж болохч үхэл гэдэг ямар аимшигтэй зүйл өгж болохыг ямар ч оюун ухаан тамтан ойлгодог шүү дээ. Гэвэл би тийм ээ үхлээс айхгүй өнгөж хаавахав. Гэхдээ тэр цуст сүй гихч зан үйлийг үнэхээр нас уртсгадаг үхлээс зүхтах боломж олгодог гэдэгт итгэдэг байсан бол би ч бас чадж байгаа дээрээ хийсээр л байсан баг. Гэснээ. Тэгээд өнөө орой хийх үү? Хэмээн асуувал өвгөн. Үгүй дээ. Гол заншлаа хийхээс өмнө урд чилж бэлдэх хэрэгтэй байдаг юм. Гэхдээ чи тэрэн санаа зовох хэрэггүй. Өнөө шөнө хүргэнтэйгээ заднаар гин. Хэмээн хэллээ. Тэгээд тэр шүнжэнгөө ширээ тойрж суугаад шансан мах идэж нэрмэл арх ууцхав. Өвгийн арх даадаггүй би хэдхэн хундаг уугаад л тас үсэрч эхлэв. Тэр шөн дунд өнөөх өвгөн орноос өндийж над тэр хурч ирээд хэсэг зур дээрээс минь тонгоон намайг ажиглаж эхэлхэн тэр. Үнэхээр тасарсан эсхий минь шинжиж байгаа болол та. Харин яг үннийг хэлэхэд би тасарсан хүн болж үжиглэн үдэ анж байсан тул осолтгүй л хөлнийхэн чимээ болон амьсгалаар нь намайг харж байгаа гэдгийг л таамаглана. Тэгтэл өвгний амьсгал над руу улам ойртож хацрыг минь төөнүүлж эхлэн тэр. Тэгснэ. Гар цаагүй сайн таглын ураг болох нь сүнсийн идэхэд их хэмжээний нас авч чадах нь та гэхин тэр. Ийм зүйл болно гэдгийг би таамаглаж байсан болохоор л би тасарсан мэт жүжиглсэн юм. Хэдийгээр би Согоматаа учирч өр түүнд итгээд энэ танихгүй газар ирж хувь тавилангаа эрсдэлд оруулан азаа үзсэн ч өдийг хүртэл тохиосон тэр бүх сэжигтэй зүйлсийг зүгээр өнгөрөөж чадаагүй юм. Энэ бүхэн үнэхээр л энгийн нэг сүү тавих ёслолоос илүү зүйл магадгүй тэр шөнийн зүуд шиг аимшигтай зүйл байвал яах вэ гэж бодсон юм. Тэгээд үүнд бэлдсэн. Зүгээр сууж ухаад өгөхийг хүсээгүй. Хэрвээ тийм бол бас Согома надад үнэхээр тийм зүйл хүссэн эсхийг үүнийг хүчээр хийж байгаа эсхийг мэдэх хэрэгтэй гэж шийдсэн юм. Тэднийх нь намайг унтуулж ухаангүй болгож угаад ямар нэг юм хийнэ гэж таамагласан. Гэхдээ азар зүгээр л арх өгч тасрах гэж үзлээ. Харин би азар
арихнаас ч илүү зүйлд бэлдэж сэтгэл удралтай байхдаа сэтгэл зүй чимчээс авсан хүчтэй сэргийх бэлдэмлүүдээ авчирсан байсан тул тасрах нь битгийг л согтоож үгүй юм. Тэгтэл өвгөнгийн итгэхэн энгэрээсээ хутаг гаргаад ирэх нь зөвхний завсраар харагдах нь тэр. Энэ өвгөнчээр одоо шууд л хоол өмнө ирж гэж байгаа юм шүү дээ гэсэн шиг бодол харван орж иртэл ашгүй зүгээр л толгоонд хүснээс минь хэдэн ширхэг орчмыг тастаж авч хаад шивнийг шахам. Ой босцоо. Энэ хүүрийн үсийг авчлаа гарцгаая. Хэмээн хэлэхэд нөгөөдүүл нь цуухан гихч нь ор шажигнуулан босож гутал хувцас өмсөж хүн сонсогдлоо. Тэгээд гитсээр нэг нэгээрээ хаалга онгол гарсаар гэрт хэн ч үлдээгүй байх үед нь би жуухнаар босож хувцас өмсөд араас нь гарлаа. Нэг их холдсончгүй. Тэд нараа гэрийнхээ хойд талын хонхор газарт түүдэг асаагаад дөрвөн талд нь сөхрөн сууцгаасан байх бөгөөд хизээдээ ч юм бүү мэд бөөгийн хувцас өмсөж нүүрний хаал цэргийг зүүж амжсан байв. Хачирхалтай хэнгэрэг аалга. Бөөгийн хувцас хэрэгсэл өмсөж зүүс ирнэ. Яагаад тэнгэрэггүйгээр онгод дууддаг вүлээ? Гэсэн бодол орж ирэхийн төдийд нэгэн дурсамж тархимын зүсэн орж ирэв. Тав хаан настай жаахан байхдаа би харын бөө гэхийг сонсчоод үзмэрч ээжээсэ. Харын бөө гэдэг нь тийм амар хараал хийдэг хүмүүс үү хэмээн юу ч бодолгүй асуухад ээж минь. Гүдээ. Энэ бол зүгээр л дарахад ясны уг заншлаа хадгалж үлдсэн бөөнрийг өөнтгөлж дурамжилсан хэлц юм. Харин жинхэнэ харын хүчээр амьсгалж хараалаар амьдрагч бод хэц хэнгэрэг хэрэггүй. Тэр ягчсуудыг бөөч гэж нэрлэж болохгүй. Хэц хэнгэрэг бол тэнгэрт зөхөх байр сууриа эзэлсэн ариун дагшин онготыг л дуудахад зориулагдсан. Жинхэнэ хар муу үйлд зориулж хамгийн аимшигтай харын үйлийг үйлдэж чадах нүгэлт ад чөтгөрүүдийг газар доороос дууддаг юм. Замбуулын твийн ёроолд шороо биш гал байдаг. Тиймээс тэдгээр газрын догштыг дуудахын тулд хэнгэрэг биш галыг ашиглах учиртай. Хэрвээ хүмүүс чи цан хэнгэрэг дэлдэж байгаа биш ямар нэг жир бусын өнгөөр дүрлзэх түүдгийн өмнө сууж байгаа бөөтөд харалтвал өтөр түргэн зүгтараа. Үгүй бол өглөөс 7 дор хувь тавилан гэж байдгийг чи тэгтэл үзэх болов. Хэмээн хэлснийг нь би нэгднэггүй санав. Бүр үг бүрээрэн шүү. Тэгтэл эднэр гар цааггүй бөөгийн хувцас өмсөд түүдгийн өмнө сөгөрсөн байх бөгөөд бурханд мөргөж байгаа юм шиг нэгэн хэмнэлтэйгээр бас тасралтгүй гихчин тонгоон босож мөргөл үйлдсээр ямар нэгэн харь хэлээр мань мэгзэм юм шиг юм гөвтөнцгээж байх нь тэр. Гол нь гөвтний дундаас нэг л нэр их тодорхой байлаа. Үхэл данслагч 33 нэрлэгийн нэг шүгдэн нэрлэг та өндийн үг хэмээн хідэнтэй дуудаж байна. Тэгж байтал улаан галын дул аажмаар хөвсөн өөрчлөгдөж эхэллээ. Шар, улбар, час улаан хүрэн гэж явсаар улам бүр бүүдийсэр галын дул нь бүр нэг мөсөн харамгтай болчихсон тэр. Энэ зур би ээжийн өөр нэг хэлсэн зүйлийг санав. Нэг удаа би үзмэрч ээжээсээ хүн мөнх наслах боломжтой юу гэж асууж байснаа санаж байна. Харин ээж бодож хөх чимгүй. Эгэл заяанд төрсөн хүмүүнгэх чамтанд насаа нэмэх боломж нь зөвхөн үхлийн дансыг хөдөлж байдаг 33 нэрлэгийн аль нэгнээс нь насгүйх юм. Гэхдээ ээж нь үххийг илүүд үзэх байсан. Учир нь би чамайг өгөх хэрэгтэй болно хэмээн хэлж үлээ. Тийм бодол хэлж байтал удалгүй дөрвөлзэн асах түүдгний дундаас бүр яг галын дүлэн дотроос өнөөх миний зүүдэнд үдсэн шиг хүн дүрст хард зүйл сүйтгэнсэр босоод ирэв. Яг л унтрах гэж үе зулын дүл сүүлчин удаа бадмалдаг шиг тэн сацарсаар гарч ирсэн тэр сүр хүчит оршихуй хүний эсвэл ад чөтгөрийн аль болохыг үлэмдэх цуурайцсан хоолойгоор цуст суйн золиос болох нэгний үсийг өг гэвэл өвгөн хар дүл рүү ямар нэгэн зүйл цацчихлаа. Бодвол тэр цацсан зүйл нь миний үсэл байх. Миний үс тэр хар дүлэн бие рүү ороод дүрлцтэл шатсны дараа шүүдэн ирлэг. Тийм ээ, энэ амт энэ сүнсний хэлтэрхий сайхан амтагдаж байна. Амьдралын асар их эрч хүч болж байна. Цуст суйг үлдэх хүчийг та нарт олгоё
хэмээн хэлснэ. Гараа дэлгэтэл гарнаас нь хар өмгийн утаа яг л утас шиг урсан гарч ирсээр хүн бүрийн ам руу өтмөд мөрөлдсөн орлоо. Тэгээд хардвал тэнгэр лүү цойлон нисэснэ. Хажуудах гурвалжин уулын орой руу ороод алга болчихов. Өвгөн за урдчилсан зан үйл дуслаа. Маргааш шөнөгэхэд бидний бие элэрлэг тэнгэрийн хүчийг бүрэн биедээ шингээж гүйцэх үз. Одоо харин амарцгаая гэж хэлмэгц бүгд өндийлв. Наашаа явах нь намайг бариад авах нь гэдгийг би мэдсэн дэрвдэ хар хур дараагүйсэр машиндаа суугаад шууд замаар давчихлаа. Жинхэнэ байсан. Энэ удаа яг жинхэнэ байсан. Согоомаач бас тэнд байсан. Согоомаач бас миний сүнс миний нас өдрийг сорохыг хүсэж байна. Гэх үгсэл толгойд эргэлдээд байлаа. Тэгтэл гинэтхэн хажуу талаас Согоомаагийн хоолой сонсогдож. Чи хаачих нь сүүгээ тавиагүй штэ. Гэх шиг болохоор нь хажуу тийшээ харуул нэрэл Согоомаа сууж байх нь тэр. Би хашгирч. Чи хүн биш. Танаахан бүгдээрээ хүн биш. Та нар бол бүгд ягчсууд. Хэмээн хашгирвал Согоомаа миний толгой дээр гараа тавьж. Бүр бидний ямар төрлийн шүтгрүү тулахыг мэдсэн чинь сонирхолтой юм гэж. Чи ер нь үргэлжил сонирхолтой нэг юм байсан шүү. Гэхдээ чиний хувьд саяны харсан бүх зүйлийг зүүд гэж итгэсэн нь дээр гэж хэлснэ. Толгой дээр минь гараа тавилаа. Ингээд л бүх зүйл тас харамгтай болоод явчих. Би сэрлээ. Шууд л өчигдөр шөнийн болсон зүйлс толгой дотор орж ирсэн ч яг л зүүд шиг сүмгэр бүдэгхэн байлаа. Огтхонч бодит болсон зүйл биш юм шиг. Тэгтэл хажуунаас Согоомаагийн дуу гарч "Яасан хартар зүтлээ юу?" хэмээн асуувал би "Харин зүүд үү эсвэл бодит болсон зүйл үү гэдгийг мэдэхгүй" гэж хэллээ. Тэгээд хэсэг толгойгоо барин сууж байснаа би үргэлжлүүлэн. Гэхдээ аль нь ч байсан би чамд баригдсан болохоор чи тэргүй мэдж байгаа болохоор хэлмээр байна. Та нар бол бүгд ягчснууд гэж тоглоомор юм шиг жинхнээс ээж юм шиг хэлв. Согоомаа хөнгөн гайхсан дүр үзүүлж. Тийм үү? Тэр ягчс гэдэг нь юу юм? Хэмээн хариуд нь мөн л тоглоомор асуув. Ээж маань хэлж байсан юм өө. Бурхан шашны тэнгэрийн усны үйл зүтгэдэг байж угаад нүглийн зам руу урван тэрсэлж хүн биедээ чөтгөрийн махбодыг холин бузарлаад бие махбод болоод өвдөст хүч чадал, өвдөст хүч аль алинаар нь асар их хүч чадлыг олж аваад амьдараа чөтгөр болсон лам санваартан бас бөө нарыг тэгж дууд тэнгинлээ. Хачирхалтай юм гэж. Тийм ээ. Би өчигдөр шөнө танаахантай арх хууж байгаа тасраа зэртэл танаахныг жинхэнэ эрэлгийг дуудах зан үйлд бэлтгэж байгааг харах шиг болсон. Яг л бодит болсон зүйл юм шиг ярьж байгаа ч. Бодит эсвэл зүүд эсхийг мэдэхгүй юм. Согоомаа над руу өнөөхөл ажиргалтай харцаараа харж угаад зүүд байлгүй хэмээн хэлээд хацрыг минь иллээ. Тэгмэгц би даруйхан л тэр бүхэн зүүд байсан гэдэгт итгэж. Тийм л бах, нэрэл бид зүүдэлжтэй хэмээн хэлээд Согоомаагийнхаа уруул дээр үнслээ. Энэ үед хаалганы цаанаас сэн гимигний хоолой сонсогдож. Яасан их унтдаг хөөрнөтөв. Аль босцгоо хэмээн зандарлаа. Бид хоёр нүүр амаа угаачаад том гэрлүү ортол яг л найруулж байгаа юм шиг хэвийн бовурж шансан ууз тавин салаадулан амттнуудыг өрж тавьжээ. Бас мод шат падхийн асаж гал хүүхдэл дүрлзэх зуухан дээр бууз тавьсан бололтой. Санг өвгөн өчигдрийн ишгэл хөгжилтэй дуугаар намайг угтаж сан гэмигэн үнэл галтгоо хаваараа эргэлдэн байсан бол өнөг Согоомаагийн дүү эсвэл ах нь мэдэгдэхгүй ир над руу их л яоцгүй зансан гэмээр харсаар угтав. Би муухан хошгонмоор аядаж хөөх цагаансар олж байгаа юм шиг санагдчихлаа гэвэл гэрийн эзэн мармар хин хөхөрснө. Өнөөдөр чин та хоёр сүү 50 шүү дээ. Найрыдээ засалгүй явах байг гэлээ. Би найраа хэрэг хүмүүс ирэх бол
гэж асуухад гэрийнхэн нэгэн рүүгээ ихэд хачин харцаар харцгааж байснаа. Хэдүүлэл найрлан дөө гэж хэллээ. Би гайхсан дөрөв зүйлж. Ямар сони тийм үү? Нэрээ. Өчигдөр сумын дэлгүүр орсон чинь нутгийн хүмүүс охин руу чи их хачи хараад байсан. Бас нэг аригч орж ирсний хачи мэрээд байла. Тэр яг ямар учиртай юм бэ? Хэмээн зөрөөд асуув. Тэгтэл согоомаач дэмжиж. Ер нь өөрсдөө тухай жаах яриад өгвөл ямар уу? Хэмээн хэлээд аавынхаа мөрөн дээр даран нүд рүү хачин харцаараа ширтлээ. Тэгтэл өвгөн охиныхоо нүд рүү яг л амьгүй юм шиг гөлөрч байснаа ярьж иглэв. Манай нутгийнхан гэр бүлийн маань ямар шуухан янзтай бодож санаж явдгийг чи ойлгосон байх. Уг нь нутгийн зон олон маань эрт дээр үеэс харин ч манай удмынхныг шүтэж хүндэлдэг байлаа. Манай удмынхан нутгийнхнаас өргөл барьц авч хариуд нь эд хөрөнгө дуудах, элдэв янзын өвчин эмггийг нь эмчлэх гэдэл хамаглал чадлаараа туслаа зогсохгүй бүр харж хамгаалж явдаг байлаа. Тэгтэл манай удмаас нэг хүчрхэг бөө нүгэл үйлдэж, тамийн үхэл бүртгэгч 33 ирэлгийн нэгэнтэй гэрээ байгуулсан юм гэдэг. Удмынхан дундаа хамгийн хүчтэй бас шуналтай байсан тэр бөөд олон чаддаг зүйл байсан ч бусад ямарч бөөнөрт байгадаггүй. Онцгой өвдөс хүч байсан нь өөрийн болон бусдын сүнс үдрээр нааддаг байсан гэдэг юм. Гэр бүлийнхэн нь хүртэл зүгээргүй хүмүүс байсан гинлээ. Эхнэр нь хүйтэн зост луусын амьтастай хансан үүрсэж хүүн үгсэн хүний ясыг өндөлзүүлнэ. Харин охин нь оюун санааг нь мунхруулагч. Гэвч тэр бөөгийн хамгийн их шунж байсан зүйл нь алт мөнгө эрх мэдэл биш харин амьдрал. Үглээс л хамгийн их айдаг байсан болохоор. Тийм учраас мөнх амьдрахын тулд хүн гих оршуугааж золсон. Бүр өөрөөсөө гадна гэр бүлээж золон байж 33 ирэлгийн нэгтэй гэрээ байгуулж чаджээ. Тэр чулуун гэрээ нь уулын хаа нэгтэй байгаа л гэдэг. Гэхдээ гэрээг багадаа 1 жил ихтэй 10 жил өнгөрөө сунгуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд л жил бүр цус зүү тавьж хүнээр эрлэгт тахил өргөн насаа урцгадаг. Үүнээс улжил манай ариун удмын нэр төр үгүй болоод зогсохгүй цусан зам татуулж бурхан мэд шүтэгдэж байсан бид ад шүтгэр жиг шиг итгүүлсэн доо хөөрхөө. Би тэгхээс тэгх гэсэн шиг. Тэгэд тэр бүх цус татуулсан зам хаа орж төгссөн бэ? Эсвэл төгсөөгүй юу? Гэвэл өвгөн над руу нэг л яа зүгмээр харцаар харж байснаа залирах гар мушиж. Төгсөөгүй гэдэг чинь юу гэсөөгүй. Эн чин зүгээр л үлгэр дамаг шүү дээ гэв. Жинхнээсээ хүн өгдөг байсан болохоор л нутгийнхан ч үзий яддаг юм шүү. Ардын амьсгалын үе хүртэл тэр цус цүү жинхэнэ утгаар үргэлж байсан нь бол үнэн. Гэхдээ санаа зовлтгүй. Тэр үеэс хойш энэ сүн заншил зүгээр л нуугддаг тоглоом эсвэл аригтэл тулж хөвөрсөн. Одоо тэгвэл өнөө өрön цус цүү дээр юу болох вэ? Надаа юу тохиолдох вэ? Харин юу болох вэ? За тэр ч яахав. Одоо харин сүү тавилтаа хэлцгээе. Өвгнийг ин хэлсний дараа согоомаа бид хоёр нэрэл сүү тавилаа. Яахав бэргүйх ёсыг л үйлдээгүйгээс бусдаар яг л хөдөөний Монгол хөрөм шиг хос тэлэмсэж мөнгөн аягнаас сүү ууж хөрмийн дуу дуулцгааж бас мэдээж задархтлаа. Ямар ч л гэсэн хайртай үнтэйгээ сүү тавьчихлаа гэхээр сэтгэлд нэг л уйг юм. Орой болов. Санг за сайхан ууж нариглаа. Одоо гол сүин зан үйлээ хийх цаг болжээ. Хэмээн хэлхэн тэр. Тэгээд өмсөж байгаа хувцастайгаа гэрийнхээ хойно хонхор руу халахсаар аль хэдийн урдчлаад түүдгийн мод овоолоод бэлтчихсэн бас зан үйл тэрэгтэй зүйлсийг өрөөд тавьчихсан хэсэг газарт очлоо. Миний толгойд өөрийн эрэхгүй өчигдрийн зүүд орж ирэв. Бурхан минь гэж зүүд маань дахиад л биелэж байна. Гэхдээ яхава зүүд бодит байдал хоёр давхцах тохиолдол хаяахны гарч болтгол доо. Ийм бодоод зогсож байтал санг хүүдээ хандаж "Хөө минь галааса зан үйлэн эхлүүлцгээе" гэвэл өнөөх муухай харцтай цанилэг гих залуу түүдгийн хажууд байсан зангидсан гарын дайтай хоёр чулууг аван хідэнтэй үрж өргөтөл
Оч үсэрж түүдгэлсэн модод бензин цацчихсан юм шиг л дүрлзэн асав. Тэгмэгц санг өвгөн зан үйлийг өдөрдөж. За одоо та бүхэн түүдгийг тойроод сууцгаа. Болж өгвөл хоорондоо ижилхэн 5 тэнцүү зай авч сөхрөн суугаараа. Хэмээн хэлэхэд бүгд л тойргийн дагуу яг адилхан зай аваад сөхрөн сууж бийж даган үйлдлээ. Сан их дуугаар одоо бид 400 жилийн туршид мөнхийн амь насны гэрээ хийсэн өөхөл данслагч 33 ирэлгийн нэг шүгдэн дуудах заллах хийн гэж хэлснээ над руу хараад. Заллагын үгийг мэдэхгүй юм чинь чамайгүй сууж явах дулноо хүмүн гэлээ. Тэгснээ ямар нэг харь хэлээр учиргүй майн мэгзэм шиг зүйл уншаад гэлхэн тэр. Дахиад л өнөөх зүуд санаанд орлоо. Зүуд бодит амьдралтай давхацсан байдаг зүйлч гэлээ. Арайчин гэтлээ давхацсан гэж байх уу гэсэн бодол толгойд минь харван орж ирэв. Хамгийн аимшигтай нь хар дарсан зүуд яг л бодит амьдрал дээр яг энэ мөчөд нүдэн дээр минь давхацж байна. Ийм аимшигтай зүйлийн тухай бодож бодлоосоо айн хөдлөгч сөхөөгөө сууж байтал санг. Одоо шүгдэн ирэлгийн нэрийг дуудацгаая гэж хэлээд над руу хандаж. Чэйж гисэн оролцоороо. Энэ нэр дуудлага нь дагаад хэлэхэд амархан болохоор зүгээр дээ гэж хэлээд. Өөхөл данслагч 33 ирэлгийн нэг шүгдэн ирэлэг та өндийн үү хэмээн давтан дуудаж эхлэн тэр. Яг л тэр шөнийн хар дарсан зүуд шиг шар ус босож агцал заатал явчихав. Гэтэл надад дагхаас өөр сонголт байсангүй. Шүгдэнгийн нэрийг дуудангаа өөрийн ирэхгүй өчигдрийн дүл дундаас босож ирсэн хар сүудрийг хүлээлээ. Гэхдээ хачиргалтай тэр нэрийг хэдэн арвантаа дуудсан боловч гарч ирсэнгүй. Яг 33 удаа дуудаад бүгд чимээг болоод өндийцгөв. Санг өвгөн намайг хажууд авчраад "За одоо зан үйлийн сүүлийн хэсэг" гэж хэлснээ. Түүдийн хажууд байсан нэг чулуун эртээ хутгийг аваад над руу ойртхон тэр. Би өөрийн ирэхгүй хоолоогоо халахлан аргашаага ухарлаа. Тэгтэл санг намайг шоолох мэт хөхөрч. "Зүгээр дээ хүмүүн. Би чамайг алах гэж тэгтлээ яарахгүй. Зүгээр. Үсийг чинь лавх гэж байна" гэж хэлснээ. Над руу ойртоод нэг дуг ус огтлоод авчлаа. Тэгснээ өвгөн тэнд байсан сүүлийн зүйл болох юу гэдг нь мэдэгдэхгүй хар өнгөтэй шингэн бүхий аяган дээр хийгээд нэг болголаа. Нөгөө хэдэн ч хэлүүлэлтгүй балгав. Би ч санг дээр очиод өнөөх хар шингэнээс балах гэтэл. "Өвгөө минь энэ чамд хэрэггүй. Одоо харин чи ойр орох хэрэгтэй. Ой тоноход хэрэгтэй зүйлээ авчирсан биз дээ" хэмээн асуув. Би ч жаахан тайвширч. "Тийм ээ. Согоомаа хэлсэн. Энэ үед би та нараас нуугдангаа шөнөг өнгөрөөхийн тулд чадхаараа л бэлдсэн. За тэгвэл тэрийг аваад энэ арын ойроо очиж бай. Машин онохгүй шүү. Явна." Тэгтэл энэ үед Согоомаа аавынхаа мөрөн дээр гараа тавьж "Нэрээ манай нөхөр төөрчүүл яах юм бэ?" хэмээн асуувал санг. "Энэ хурвалжин уул ганцхан шов хоройтой. Бас тэмж том биш. Өглөө болоо заншил дуусахад гарах замаа олохгүй бол уулын шов хорой дээр гарах тал болно. Угаас тэндэл зан үйл дуусах учиртай юм" гэв. Тэгэд би баригдчул яах вэ? Гүй яах вэ? Бид чиний сүнсийг хувааж идээд цаашид наслах ёстой байсан насыг чинь авна. Эсвэл зүгээр л энэ заншлыг дараа жилийн үдий дахиж хийх хэрэгтэй болох байх. За энэ аригсэн юм да яавал гэж өөр асуулт байна уу? Байхгүй юм шиг байна. За тэгвэл сайхан хөгжилдөцгөөе. Яагаад багнаасаа дурсаа сайхан нуугдаж туулж болохгүй гэж. Өглөө хүртэл нуугдаж чадвал чи ялна. Чадахгүй бол бид ялна. Ийм л амархан. Үгүй л бидний бүгдийг хөнөөчих. Тэгвэл тоглоом дуусна да. За явдаа хүмүүн гэлээ. Санг өвгний ингэж илмэгц би шуудхан л машиныхаа арын хэсгийг онгойлгож урдчлаад бэлдсэн байсан мишок болон аранцтай эд зүйлээ аваад ойроо орон алхлаа. Энэ зохиолын үргэлжлэлийг зохиолчоо дэмжин зөвхөн Mbook-с сонсоорой.
Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.